Сайн байцгаана уу? Намайг Баасан сүрэнгийн Батэрдэн гэдэг. Уулчин болон гэрэл зурагчид маань намайг төгөл гэж дууддаг. Гэрэл зураг авахдаа бол яг нөгөө камерынхаа тохиргоо болон үзүүлэлт тухайн орчинд яаж зураг авах вэ? Наас шалтгаалаад камера бүрэн мэдэх ёстой. Камер дуран линз. Тухайн линз ямар орчинд очиж яаж зураг авах вэ? Камертайгаа яаж авалцах вэ? Зэрэгээс яаж эхний ээлжинд бол камерын мэдгэдэггүй сайн байх ёстой. Зохиомж гаргаж ирнэ. Зохиомжийг гаргаж ирэхдээ ямар нөхцөлд яаж авах вэ? Байгалийн зураг болон батарей зураг, буюу хөрөг зураг, ан амтан, спорт, HDR буюу дотор байшин барилга, савын зургийг яаж авах вэ? Энэ болгон тус тустай өөрийн гэсэн зураг авахаас шалтгаалж техникүүд нь өөр. Пиксел өндөртэй камераар маань болохоор зэрэг байгалийн зураг, студ зураг, сурталчилгааны зургууд зэрэг зургуудыг пиксел өндөртэй тийм камераар авна. Амтан болон спорт зураг авахад пиксел багтай, давтамж өндөртэй буюу дараалан авах хурдтай тийм камер сонгож авч. Ингээд эрэнгүүт энэ техникүүд маань өөр өөрсдийн гэсэн онцлог, өөр өөрсдийн давуу тал болон сул талтай.